нэвтрүүлгийн үзэгчтэй сайн байцгаана уу, сайхан амарцгааж байна уу? Манай нэвтрүүлгийн уран бүтээлчд үзэгч та бүхнийхээ нүдийг бэлтгэлж, чихийг дэлдэлгэсэн нэвтрүүлэг сурвалжлагуудыг бэлтгэхийг байнга зорж байдаг. За энэ удаа бид нар явсаар Сэлэнг аймгийн Баруун Хараа суман дээрээд байна. За нутгийн иргэд бол Эрхэт уул гэд шүтэн биширдэг. За энэ Эрхэт уулын одоо хажууд байрлах жимсхний аж ахуй дээр ирээд байна. Та бүхэн энийг харж байна уу? Энэ бол чавх буюу эслэв. Энэ Монгол дургаж байна. Монгол дургах хургатаа Сэлэнг аймагт дургаж байна. За ингээд үзэгчдээ та бүхэн ажлаа төр умартаж дэлгэцийнхаа өмнө дуслан сууж энэ чавх гэдэг модны тухай, жимсний тухай, энэ жимсхний аж ахуйн тухай сонирхолтой сурвалжлагыг үзээрэй. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ эхэлцгээе. Сайн үжирсэн үү? Сайн үжирлээ. За үзэгчдэд бид нар одоо хороололд чавх тардаг айл байгаа. Тэрийг бол ганс үх гэдгээ, ганс үхих гэдгээ гээд ингээд ярьж ирсэн. Хороололд бол маш гоё чавх ургацсан байгаа. Тэгээд энэ ганс үхих маань одоо хөдөө бас энэ чавгаа маш олон хэмжээгээр тарьж байгаа. Жимсгний аж ахуй бий болгож байгаад ингээд хэлжсэн. Тэгээд үр дүн гарсны дараагаар та нарт үзүүлнэ гэж бид нарт амласан байгаа. Тэгээд энэ удаа одоо ганс үхих гэргий оюун жигшиг дагуулад бид нэр ирсэн байгаа. Тэгээд танд бол баг утасныг холбогддог юм шиг баг хэлэхгүй шахуул тавиад ороод ирлээ. Манай жоохон сүлж юм уу? Тэ жоохон энэ тэнд гарч ажиллаж сүлж ярьдаг. Тэгээд газарчлуулаад оюун жигшиг дагуулаад хүрээд ирлээ, бас ажилтай байсан. Тэгээд за явъя бүгдээрээ явъя, үзэгчтэй гоё юм үзүүлээ гэл ингээд аваад ирлээ ер нь. За бас миний юм сонирхоод бас олон түмэнд хүрэх гэж ирсэн даа нөхцөд бас баярлалаа. Одоо чавгаар нь хэр ургаж байна? Чавгаар нь манай одоо тариад одоо 3 дахь зумдаа явж байна. Ер нь 2 дахь жилээсээ өгч эхэлсэн чавга. За одоо энэ жил 3 дахь жилдээ ер нь сайхан жимсээ өгөөд эхэлж байна. Тэгээ биднээсээ ховдын булганаас чавганы сортуудыг авчирч өрөөр нь үржүүлж байгаа. Тэрнээс гадна Орос улсын улсын Минисвэлсгийн жимсний аж ахуйгаас бас чавганы 3-4 сорт оруулж ирж нутгшуулж бас туршиж тарьж үзэж байгаа. За одоо тэгээд миний гол нь яарж байгаа юм их сэтгэл догдолж байгаа юм бол хурдан чавгаа үзье л гэж бодож байна. Тэгээд за тэгээд явъя тийм. За. Сайхан хүлээж авсанд баярлалаа. Сэтэнгийн шумуулч алдартай шүү дээ. Шумуул нийт чинь. Мэдээж аж ахуй байгууллаад ингээд ялангуяа энэ мод ургамал жимсхний аж ахуй эхлээд эрхлэхэд бол заавал мэрэгжил бол шаардлагатай шүү дээ. Та ямар мэрэгжлийн хүн бэ? Би ой инженерийн мэрэгчлээ. Тэ 85 онд хөдөөж хүндээ төгссөн. Тэгээд ер нь мэрэгчлэрээ багсаах юм материал оролдоод явж байна. Одоо сүүлийн жимс, одоо алюминий төрлийн жимс, чавганы төрлийн жимс тарьж үзьегээд энд нэг 10 га талууд их цэцэрлэг байгуулад байж байгаа. Тий, их цэцэрлэг гэдэг маань нэг яснаа хамгийн сайн шилмэл сортоо ургуулчаад тэндээс одоо өрөө бэлтэж авдаг, мөчрөө бэлтэж авдаг, нахаагаа бэлтэж авдаг. Тийм зорилгоор, үржүүлэх зорилгоор л энэ их цэцэрлэг байгуулсан байгаа бид нарт. Талбай дундуур явж үзье. За тэгээ. Эко боловсролыг дэмжигч засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар. Том алим гэж ярьж байгаа. Энэ одоо 3 настай мод. Яг энэ модноос бол манайд нэг 2 сортын мод байгаа. Энэ Бэли налиб гэдэг ийм сорт, Милба гэдэг бас нэг сорт юм. Тэ. Энэ том алимыг бол жоохон тэсвэр мут учраас хучиж өвлжүүлдэг. Хучиж өвлжүүлэхийн тулд биднес ингэж том алимыг 45 градус налуу тариад тэгээд одоо мөчрүүдийг одоо ингээл тий гадслаад тэгжээл хуучж өвлжүүлнэ да. Одоо энэ бол ингээл гарын сарвуу шиг л ингэж тарьж ургуул сайн. Одоо ингээл дээшээ гарсан мөчрүүд бас тайрч танах хэрэгтэй. Энэнийг гадсалж өгнө. Аажмаар ахиулсаар тэгэл өвөлдөө мал тэгэл хуучж өвлжүүлнэ да. 15-15-25 см цуцсан шороогоор учаад өвлжүүлчих бол манай нөхцөлд
сайхан өвөлд орчих тийм үү. Сэлэнгт одоо ийм газар олж авна гэхэд бол хэр бэрхшээлтэй вэ? Бас олоод авцсан байхыг бодоход бол та бол нэлээд бас зүтгэжтэй тийм ээ. Ер нь одоо газар хэцүү одоо сэлэнгт ер нь баг тэгээд гайгүй газрууд нь бүгд эзэнтэй болчихсон. Ногоо тариалдаг тэгээд биднээс энэ хуучин парварагийн засаг дарга байсан даваагүйгээд. Тэгээ одоо Сэлэнг аймгийн хөдөөж удирдах газрын дарга гэж байгаа. Тэр хүн биднэрт газар өгсөө. Одоо ингээд ийм алим тариалах ч байгаа газар хэрэгтэй байна гэхэд нэг газар өгсөн. Тэгээд одоо энэ дээр нь биднээс ингээд юман тариад одоо 3 дахь жилдээ жимсэн хүртээд ингээд байж байна. Жимснээ чухал ер нь хөгжүүлэх бас нэлээд хугацаа шаардна. Тэгээд тариа өдөө төмс шиг хавар тариад намар хураачихгүй. Одоо энэ жимсний модлагт чинь нэг 4-5 жил болж ажил яг ийм болж эхэлж байгаа юм. Өөрөөр тарин хамгийн гол нь их модоо бэлдэнэ гэж ярьж байгаа. Их модоо бэлдэж аваад их модоо бэлдсэний үндсэн дээр л их модыг бэлтгэж байгаар 3 жил болд юм дөө. Тэн дээр л одоо энэ нахаага мөчрөө суулгаж ажил. Тэгэл жимсний мод гарч ирж байгаа юм да эцэцтэй. Одоо иймэрхүү альмын чинь биднээс одоо ирээнээс л зөөдөг шүү дээ. Тий, тэрнээс дутгааргүй сайхан өнгөтэй шүүслэг ийм альм одоо энд ургуулж болох юм аа энд. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол хэр ургацах вэ? Яг алимн дээр шүү. Энэ жилийн үед манайх 3 дахь жил учраас ер нь 3 дахь жилээс л жимсээ өгж эхлэх ёстой л да. Мод. Тий. Тэгэд одоо ер нь хооштой нэг 3 жил 5 жилийн дараа болоход гайгүй болчихно манай. Урах зарим болно. Урах зарим болно. Одоо энэ бол дөнгөж эхэлнэ. Эхний жил нь. Тий. Аж ахуй байгуулж байгаа болохоор. За. Тэгэд бисрэгээр алимны бас 4-5 төрөл бий. За тэрлэгөө яваа хэлээ. Тэнийг авчихсан За. нэг. Давжаач гэдгийг бисрэг алимч гэдгийг тий. Энийг арай удаан өнгөтэй тубинскигээс орт байгаа. Чихэрлэг энийг жимс манай моднуудаас энэ сорт бол нэлээд урах цаваа гайвсаа өгч байгаа. Миний харуулж байгаа эсгэлэн дөө. Тэгтээ ч нэг айхтарч бол эсгэлэн биш байна тий. Одоо бас болоогүй нөө одоо ингэсгэл ер нь жоохон чихэрлэг болж эхлэндэ. Ер нь гайгүй чихэрлэг тиймэрхүү сортуудыг л биднес төсвөртэй сортуудыг сонгож авчирсан. Нэлээд судалгаа шинжилгээ хийж авчирдаг байлгүй тэрээс бол мод олгоныг л авцраад авахгүй шүү дээ. Бас нэг хүүтэн төсвөртэй, ганд төсвөртэй тиймэрхүү моднуудыг л харж байгаа сонгож байгаа л авчирч байгаа юм. Энэ бол одоо бисрэг алимны юу вэ те? Талбай гэх юм байна те. Тий, боожуулах талбай. Тий. Одоо эндээсээ л тэгэл их цэцэрлэг цаашаа гарганда боожуулах талбай. Ер нь бол энэ аж ахуйг одоо хөл дээр нь босгохгүй л ингээд нэлээд бас 2-3 жил гүйлээ штэ та. Тэгэхэд одоо ер нь дэмжлэг тусалцаа хэр байхын орон нутгаас те. Ер нь та нар одоо бас боломжийг нэг дэмжиж болов гэсэн хүмүүст ер нь хандаж үзчихсэн үү? Бас л өөрсдийнхөө л юугаар л хийгээд байна уу? Хөрөнгөөр хийгээд байна уу? Тий, өөртөө л хийж яаг яах вэ? Тэгээд энэ орон нутгаас газар мазар өгсөө. Бас энэ нүүбийн энэ дэлхийн байгаль хамгаалахын нүүб гэдэг байдیں۔ Нүүбийн сан, тий Ганбаатар гэдэг Янз гэдэг. Тэднэр биднес бас услахааны юм өгсөө. Тий нарны энергиар ажилладаг, усалдаг тиймэрхүү мөсөн тий. Байгаль орчны яам ойн газараас биднес бас зурвсгийхт бас зөрүүлж бас тусалсан тий. Одоо энэ яг алимных гэхээр одоо хичнээн бот байна уу? Бисэр за том алимны нэг 200-аад торин алим гэдэг нь 200-аад мод бий. Бисрэг алимны нэг 5 сортны нэг 500-аад мод бий. Чавгны 4 сорт нэг бас нэг 500-600-аад мод бий. Тэгээ бас тармил гүйлс гэж ярьдیں۔ Абрикос гэд манайх ярьдаг. Тармил гүйлсийг оруулж ирж байгаа тарж үзсэн. Сайхан цэцгэлж ургалж байгаа, жимс өгч байгаа. Бас нэг груша гэдэг лир тарж үзэж байгаа. Лир бас нэг сайн ургахгүй байгаа. Гэхдээ явандаа ургахгүй. Тэгээ манад бол лир ургадаг юм байлээ. Ерөнхийдөө тэгэл одоо ингэж харахад чинь бол талал байна шүү дээ, тийм ээ. Тэгэл яг ийм газар одоо жимсний аж ахуй байгуулна гэл ингэхэд бас өөрөө мэрэгжлийн хүн учраас бол нэлээд зоригтой байсан уу? Одоо тий бас тэгтэл ер нь л одоо энд ингээл юм ургуулаад одоо ялангуяа жимсхний ийм аж ахуй бий болгондоо гэхэд бол миний бодлоор бол их л хүнд байна шүү дээ. Одоо ер нь төр хол биш үү? Энэ би яг ой мэрэгжлийн гэхдээ бас яг нарийн жимсний мэрэгжлэх бас биш л дээ. Гэхдээ бол биднес бас жимсний талын үзэн заана. Тэгээд бас энэ
цэцэрлэгийг байгуулахдаа ховдын болгоны жимсний аж ахуй байгуулсан тий туршлагатай чимд орж гээд нэг өвгөн байсан. Тэгээ саяхан бурхамлжглаа зайлвал. Тэр өвгний үднэс хайж сургалж агаад энэ дорногоос олж ирээд тэр хүнээс зөвлөгөө аваад одоо яаж мод тарих вэ, яах вэ гэхэд бүх юм тэр хөгшнөөс зааж сургаж тэр хөгшнөөс нэлээд сурсан дөө. Тий тэгжээж энэ аж ахуйгаас байгуулсан. Энэ одоо бас арай өөр сан. Энэ Часуулан ам байсан чи энэ одоо нэг арай хуяа суусан улаан хуяа. Киновская гэдэг нэг сорт байна. Одоо аж ахуйдаа бас мэдээж нэр өгсөн байх л да тий. Юу гэж өгсөн бэ? Нутгийнхаа нэг шүтлэгтэй уулаар л ирэхэд жимсгний аж ахуй гэж нэр өгчихсэл байгаа. Биднээс бас энэ сая хавраас зөгийтэй болж байгаа. Тэг зөгий бол жимсний мод хоёр бол салчгүй холбоотой л да. Зөгий байж нэг тоос хүртэн жимс суултан ариун болно. Тэгэл ирэхэд жимсгэн зөгөөний аж ахуй байгуулчих гээл байгаа. Бас зөгийтэйгээ хамт тий хамт Уральскийн налив гэдэг грамм том мод томрохын хэрээр жимсэн томорно бас. За энэ нэг 120-с 180 кг гэж бичсэн байна тий. Тий нэг модноос бисэргэлэм. Тий чавгыг бол бас нэг 120 160 орчим. За нэг 200 кг орчим баг түүчих бах уу бисэргэлэм бол нэг модноос. Хот гээд унаад идэв. Энэ болцсон өгч байгаа. Нэг хоёр дууд бас арай даацсан гэтэрчсэн байгаа. Энэ үг нь бол тааруулж тохируулж жоох нь жимсийн цөөлөх ёстой л дээ. Ер нь. Тий ер нь тий биднес одоо цөөлж бараачгүй эхний жил болохоо тэгээ жим сурахлаар нь хараал баясаал. Энд ихт ч одоо 10 гээд урагчсан байна. Бандаал ямар гоё энэ 10 гээд. Юугаа навчаад явахгүй ишээ даахгүй. Энэ бол нэг сайн тохируулаад ажиллаад нэг 4-5-ыг үлдээчих тул. Тий тэр нь өөр сайхан томороод өшөөд сайхан томорлоо л та. Ингээд нөгөө гадны орноос олон мянган километр тэгээл ирээл идж байгаа жимснээс бол шал өөр. Түрүүний ярьжсэн нэг чимд орж байгаа гэдэг үгний бас тэр хөгшнээр заалгаад энэс үрээр нь бас үржүүлж үзэж байгаа. Тэгээ нэг 5 жилээс бол урах цөөгнө гэж тэр үг ярьсан. Одоо 3 дахь жилдээ л болж байна. Үрээр. Энэ одоо ясыг хаяхгүй л байх хэрэгтэй гэсэн үг. Өө тийм. Одоо энэс ч л мод гаранда чавууны мод. Нэг бас тарж ургуулах бас нэлээд явдалтай илсэн бэлдэн тэгжээж гар ургуултын бас амжилттай нэлээд муу таарав. Тэгээ нэг 40-50% тайл гардаг. Энэ одоо персвет гэж сорт байна. Чавууны. Одоо 3 настай жижигхэн ихт бол ер нь ус үзэм шиг сайхан хөөрхөн жимсээ өгчсэн. Цагаанаар будсан мэт энэ моднуудаа. Миний сонсноор бол энэ нөгөө нэг янз бүрийн хорхоо шавжнаас хамгаалаад байна уу? Тий, хамгийн гол нь хорхоо шавж. Тэгээ манайч нэг огцом халж хөвтөрдөг учраас бас нэг ишний хагарал холцны хагарал үүсдэг. Тэрнээс нь хамгаалж энэ шохоогоор удаж өгч. Одоо үдч тэгэл эмөөсөөр л удаж гэж байна дөө үдээс. Тэгээ тэрхүү зааж өрхтөө бол байгалийн шохоо шар шавар Украинойтон бас холиол буддаг байсан гэсэн. Одоо ингээл барилгын үгээр ачих болж байна уу? Эмүүлсээр. Патарак чимала гэж сорт. Чавгны одоо болц үндснээ баг тэ болох хугацааны өнгөрчгээд байна доо. Одоо болоод унаа дуусч байна. Биднээс одоо түүгээл бас найз нөхдөдтэйгөө хөвийнхээ хэрэгцээнд ашиглаад байж байна. Одоо нэлээд ариун байсан. Одоо нэлээд сэрэг болчих болоо л унчихтэй ерөөсөө болцсон болчихсон. Ер нь энэ бол ам чинэр сайхан чихэрлэгдэв. Амттай арай хамгийн түрүүн болж байгаа. Болцсон арай хурдан болцтой. Ийм сорт байгаамаа. За дараагийн сорт дээр очив бүгдээ. Персвет гэдэг нэг сорт байгаа. Дөрөв сортын судалд арай нэг өөр цайвар дөнгөтэй. Болцсон одоо л ер нь болцсон гүйцэж эхэлж байгаа. Бас жингийн хувьд арай жоохон том. Нэг 25-30 грамм гэнэтэй. Энэ одоо манай нөхцөлд бол
нэлээд савургамаар ийм сортойгоо персвет гэдэг. Амтны үед бол сайхан ер нь ялгаагаа доо өсч чавгнууд гэсэн. Чавгыг бол ер нь олон залгалтын аргаар ургуулж чаддаг ер нь энэ тор дээр тэгээ хоёр төрлийн энэ торын писчааны гэдэг буулчнаа гэдэг хоёр сорт юм. Тэр сортноор задгаж ургуулж гаргаж чаддаг юм. Эко боловсролыг дэмжигч засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар. Энд ажиллах болсны бас шалтгаан юунд вэ? Би овдын болгоноос уралгаар ирсэн. Энэ компаниудыг уралгаар авчирж ажиллаж байгаа. Тэгээд мэдх туршлагаасаа тэгээд энэ компанид үйл ажиллагааг хийгээл ерөнхийдөө модоо тариал тэгээд модтой хүнчээ харьцаал модноосаа кап аваад байжлаа. Мод гандах юм бол хүн дагж сэтгэл гандна, мод ургах юм бол хүний сэтгэл дагж сэргээл. Тийм л ээ. Тэстэй ер нь мод тарин гэдэг чийл. Хүний баяр баясгалан гэсэн мөдөө. Мод тогтлох биш. Модоо үйжүүлж, мод таслах биш. Модоо тарил гэж ураалмаар Монголын арт юм ээ. За баярлалаа. Саяны жимсчээ мундаг байгаа зү. Жимс мод тариад сурчих юм бол ингээл энэ тэнд урилгаар ажиллаад салин хүс мэдээж бодвол одоо өндөртэй байдаг үлгүй нэрээ тэрийг асуусангүй. Ингээд над бас үүрэг гэсэн баг штэ энэ хүмүүс. Гяс энэ юу жимсүүдийг түүхгүй бол бас оройтх тийшээ хандж ийн. Ёо яана би энэ хамаг юм гимтээчиг байгаа. Өчигдөр тэр гимтэх байх хэвээр гэж ярьд юм билүү. Давхар унаад байт юм байна. Ингээд болчхороо. Нэгийг авах гал тэгэхээр хажуу тал руу парах хаал унаад. Гоё байна тий. Сайн уу? Сайн байна уу? Жимсээ түгээл тун зав. Тий. Би ч одоо жимс хураалцаал явж ийн л да. Энд туршлага судлахаар ирсэн. Төв аймагт бас нэг 10 сумд бас нэг ханижилтаа нийлж нэг хідэнга газар авсан тэн дээр нэг жимсний аж ахуй байгуулах гээд ажиллаж байгаа. Талбайн зохион байгуулалт хүртэл айгүй хүчтэй байт юм байна. Тэгээ тийм хүмүүдийг харахын тулд эднээ дээр ирчээд ингээд одоо талбайг нь хараад жимснээс нь болцоос нь хураалцаад ингээд явж байна. Өдөр алган түүгээд тэгээ банк ургадаг. Тэгээс гой дараа жил бас сургана. Тэгээд энэ жимсүүдийг биднээс тун дахиад биднээс амралтаар ирж эднээсийг төвд ажил их аим сурдаг. Ингээл зуны амралт дуусаад ингээл бичиг сургууль эхлэх болоод байна тий. Тий хүүхдүүдтэй их гоё түүхтэй ярих юмтайгаа очдөг байх нь штэ. Тий? За би ангийнхан мод дээр жимс ингэж гоё ургуулж жимсээ урааж авч байгаараа гэж хэлээ. Би өөрөө ойн талын мэрэгжлийн хүн болохоор чухам ямар төрлийн мод ургуулж байна, ямар зүйлийн чавга ургаж байна гэдгээ бас бүгдийг хаягжуулж байцжуулсан байгаа. Цааш нь үржүүлэх гэсэн ч бас хаяг чухал. Одоо яг аль сортыг мэднэс үржүүлэх хэрэгтэй, аль нь сайн нутагч тань дасч байна гэдэг юм. Тий. Тэгэд одоо сүүлүүд бас одоо ингээд энэ усуудаа бас их мод оруулж ирж байна. Гэтэ хамгийн гол нь энэ ямар мод оруулж ирж байна, хаанаас оруулж ирж байна гэдэг нь их чухал юм байна. Одоо хаягтай байна гэдэг чинь. Энэ мод болгоомж одоо сертификаттай байх хэрэгтэй. Одоо энэ их талбайг услана гэдэг асуудал одоо хамгийн чухал байдаг. Чухал бөгөөд хүнд асуудал. Танах бол усаа яаж зохицуулж байна? Одоо хамгийн л одоо хэцүү мэднэрт одоо услгаал болоод байна. Услгаан дарил жоохон одоо янз янзаар л үзэж байна. Одоо зөөврийн онксоор өсөлж үзэж байна, худаг гаргаж үзлээ, цойрон байгуулж үзлээ. Тэгэл одоо болтгсон бол дэмж тусалдахгүй байвал услгаан дээр л дэмжээд өгвөл тэгээ услгаан хамгаалт хоёр байвал ингээд жимсийг ингээд чавгыг алимыг бол ургуулж олноо. Энэ орчмыг бол заагаад ингээд ургуулад өгөх болно гэж одоо хэлмээр байна. Төр зэсэг бол айгүй сайн дэмжинэ гэдэг байгаа шүү дээ ийм хүмүүсүүдийг. Тэгэхээр та нар бол бас төр зэсэгтэй хандаагүй л байна да. Өөрөөр хандлагүй байх уу? Биднээс энэ хөдөөж хаямнаас ч одоо жимсний аж ахуй хөгжүүлж байгааг бах мөнгө зараад байна. Тэр услгааны тендерт биднээс 2 удаа орсон.
тий одоо мэдхгүй одоо юу нь болохгүй байгаа. Услахын юм биднэрт өгөөгүй шүү дээ. Социализмын үед бол нэлээд олон газруудад одоо жимс жимсхний аж ахуй байсан. Тэр маань л одоо эрчимтэй сэргэж эхэлж штт. Одоо эднэрийн бол аж ахуй нэгж хийхгүйгээр хувь хүмүүс гэхгүйгээр ер нь үзэж хараад дэмжих нь л зүйтэй л дээ. Миний хувьд бол яг тэгж бодож ин сэтгүүлчийнхаа хувьас ч гэсэн ер нь төр зэсгтээ хандаад хэлгэж гисэн. Иймэрхүү улсуудаа ер нь судалгаа шинжилгээний үр дүнгээр олж харж тусалж дэмжих нь зүйтэй байх л гэж би бодож байна. Бургасч одоо энэ нөгөө түрүүний яриадсэн нэг ховдын улаан бургаа юу гүй юу? Биднээс ховдоос бас нутгаас бургас авчирч тарьж байгаа. Тий. Гэхдээ энэ бол одоо ерөөсөө энэ хараа голын бургас. Тий. Одоо 2 настай одоо жижигхэн юм карандаш гэж ярьдаг харандаш өгмөр тарьсан. 2 нас тийм сайхан өндөр болчих. Энэ үлээс одоо 2 настай үлээс бас л мөчрөөр тарьсан. Энэ хотын удмаас авчирч мөчрөөр авчирч тарьсан манай Монгол үлээс. Энэ модыг авъя гэхэд одоо та надад нэг хэд орчмор ах вэ? Одоо тэгэл тухайн зах зээлийн анш яг өөрт ч юм бол бэлгэлчих болно. Би харин одоо мод тариалгаа тэгсээр нь л ингээл их гоё өндөр ургаж өгөхгүй нэг л ногоо маас үүсч өгөхгүй л байгаад байгаа юм. Хот орчмынх болохоор жоохон юу ах шиг байна. Арай л нэг ургалт нь муу байна уу? Эсвэл услахаа дотоод байна уу? Мань нөхөр услах арай жоохон 70 төвчнөөс арай өндөр. Тийм үү. Тий нэг 1300 400 орчим байна уу? Тий энд бол нэг 750 орчим байх шиг байна. Тий 70 төвчнөөс тийш. Тэгэхээр бас цаг өөрийн нөлөө бас нөлөөлж байгаа л да. Тэгээ цэцэргнүүд одоо сайхан жимсээ өгж эхэлж байна. Бид бас ногоо мөчрөөр үржүүлж байна. Хүн болгон аль болохоор мод тарьчихл их хурдан жимс авчихыг л бас хүсэлгүй яах вэ? Тэгээд энэ бас нэг ургац царимтай арай сүүлийн юм сортуудыг л оруулж тарихыг бас боддتي. Энэ перобосгадна яг сорти, обилна яг сорти, солнична яг сорти. Одоо ч тэг манайх нэг л цэцэрхэн болгоныг л чүүсгээл гэдэг болсон байна. Тий, увсих чүүсгээл гэдэг болсон байна. Тий, тэгээд нэг бол аль алийн сайхан ургуулаад аль ариун ургацтайг л нутгшуулах зүгээр л дээ. Эко боловсролыг дэмжигч засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар. Жимсний мод үржүүлэхийн бас хажуугаар чимэглэлийн бас нэг хэд мод оруулж ирсэн. Тэр минус хэсгийн жимсний аж ахуйгаас тэгээд тавилга нь энэ бол 7 сард нэг сайхан битүү цагаан цэцэг гарч идэггүй. Тий цас орчихсон юм шиг өстэй нүхэндээ. Тий өөр төр барбарис зилоны гэдэг шармод гэж ярьдаг. Өөр борлцгон далайн хайлс тиймэрхүү моднуудыг бас оруулж ирж тарьж байгаа. Тий жигд бас ургуулж үзэж байгаа биднес жигд. Ерөн сүүлийн үед одоо яг бид нар ч гэсэн хүмүүсүүд мод тайр, мод үржүүлийн газар хийгээч гэл ингээл нийлэл хүсдгэлтэй. Тэгээ мэрэгжлийн хүний хувьд бидний энэ одоо хүн болгоныг ингээл мод үржүүлэх хийгээч энэ төр гэл ингээл байгааг ер нь та юу гэж боддог вэ? Ер нь мэрэгжлийн хүмүүс л хийх ёстой юу? Энийг заавал тий? Ер нь энгийн хүмүүс бас хийвэл бас алдаа нь юундаа байд юм бол. Гэхдээ энгийн улсууд бас улсууд хийж яах гэж мэрэгжлийн улсууд хийж яах нь болдог байх уу? Тэр чинь юм ургуулж जैन тарьж जैन. Гэхдээ яг чухам ямар сортын ямар мод ургуулж जैन гэдгээл мэдчих хэрэгтэй. Тий хүнд юм өгөхтэй. За би ямар мод өгч जैन гэдгээ. Тий энэ тим сортын тим алюминий мод шүү. Тий зарим нь бол альмаач мэдэхгүй, чавгаанч мэдэхгүй, улаасч мэдэхгүй тиймэрхэн бас улсууд бас зогсоол зарж харагддаг. Бид нөгөө жимсний талбайгаа байгуулахдаа Ховд аймгийн Булган сумын социализмын 60 онд үүсгэн байгуулж исэн Чимэд орж гэдэг хүүгийг зөвлөхөр авч ажиллаж исэн л дээ. Тэгээд Оросоос нөгөө модоо оруулаад ирсэн чи талбайгаа бэлдээж чадаагүй байсан. Тэгсэн чи өвгөн маань нөгөө талбай бэлдээгүйш тарина гэж байхгүйгээд хөвгөлжсэн. Тэгээд нөгөө туршлага гүйдэг юм зөндөө байдгийн байлээ. Тэгэл зөвлөх үгнэрээ одоо талбайгаа бэлдээгүйж юугаа тэрдийн та нар наад Оросоос авчирсан модоо 100 шууд зарж хайч гэдэг юм уу. Тийм бэрхшээлтэй тохиолдож исэн. Тэгээд манай өвгөн нөгөө жимсний чиглэлээр ажиллаж байгаа болохоор би одоо тийс өөр мэрэгчлээ ч гэсэн өөрөө ирэхгүй энэ чиглэл рүү ингээд баг туслах менежерээр дараг ажиллаж байна дээ. Тий. Өөр мэрэгчлээ ч гэлээ гэсэн гээл өөрөө ирэхгүй ордог гэж. Та чинь бас ямар мэрэгчлээ лээ? Би хүний хэмж мэрэгчлээ. Тэгэхээр чинь хүн чинь жилд
100 кг жимс хэрэглэх ёстой гэж идэг. Бараг 1 кг жимс идэхгүй хүн байж байгаа шүү. Тийш. Жимсний аж ахуйг одоо босгочихвол ер нь таард төдийгүй ер нь Монгол оронд л хэрэгтэй юм да, тийм ээ? Ерөөсөө энэ жимсний аж ахуй Монгол оронд бараг байхгүй байж байгаа шүү дээ. Манай нутагт нэг жимсний аж ахуй байдгийн. Тэгэд ерөөсөө би энэ тэнд бас судлаа гээд туршлага судлаа гээд жимсний аж ахуйг судлахаар Баян Илгээд нэг байдгийн билээ. Тэгээд ховдын болгонд байгаа. Тэгээ өөр социализм үед үүсэн байгуулсан бүх юм сэнж устдад алга болсон байт юм билээ. Тий. Тэгэхээр энэ чинь Монгол оронд хэрэгтэй юм шүү дээ. Зарим үзэгчтэй их сайхан байна. За та бүхэн бол одоо Монгол оронд одоо алим ургадаг гэдгийг бол аль хизээ мэддэг болсон, тарьж байгаа, ургуулж байгаа, үржүүлж байгаа. Бас баяр хүргэмээр та бүхэндээ. За энд ч гэсэн мэдээж ойрхон сэлэнгэд бол алим ургаж байна. Төрөл төрлийн сорсортын алим ургаж байна. За энэ удаагийн нэвтрүүлэг бол маш их онцлогтой байсан. Бид бүхэн та бүхэндээ амласнараа чавг одоо Монгол оронд ургаж байгаа. Сэлэнгэ аймагт ургаж байна гэдгийг харуулахыг зорьсон. За үнэхээр сайхан байна. Мэргэжлийн хүн хийж байна. Та бүхэнд одоо та бүхний хашаанд, та бүхний байгаа орчинд бол удахгүй чавганы одоо бас төгөл үүсэж сайхан байна. Чавга хурааж авал эдний гэдэгт итгэлтэй байна. За ингээд энэ удаа бол би маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй, гидсэндээ чавгатай, дүүрэн чавгатай гоцж байна. Ол замаг ихтэй байлаа. Сайхан байна. Баяртай байна. Чавга бол үнэхээр сайхан жимс юм байна. Түүхт ч урамтай юм байна. Ургадаг юм байна. Сайхан байна. Сайхан амттай жимс байна. За ингээд сайхан байлаа.